Монголын ээлжтэй гарахад бэлэн болоод байна. Хүүхдийн байрын бэлэг авчирсан. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээрэн байсан юм шиг байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello, world. Let's create memories together. За ингээд Румыниад орж ирсэн байх шүү. Манайхаа. Card? No card? Оо, Dollar? Oh, Pemo. Okay. Euro okay? Okay. Хэдэн он бэ гэдээ асуугаад. Унтаа босоод ирсэн чи хэдэн он дөрөв дэрвэг. эдгээр ингээд өөрсдөө ирээд Харин бүр ямар ч англи хэл түүч мэдэхгүй шүү дээ. орсоор ч ярихгүй шүү. Бид нар ч одоо хаа байсан Өрмөний бүр хөдөө аслагдсан тосгонд явж штэ. Бүр хөдөөгийн хөдөө. Румыния. I love you Urmina. За тэгээ Балканы өгөр сайхан манда, цаста, бороотой, холилдол хар далаагаа дагаа явж байгаа болохоор тэгээ бас маш чиглэг байна. За ингээд Карпатын их улсаар явж байна. Маш гоё үзэсгэлэнтэй байгальтай их гоё улс байдаг юм байна. Манай Монголын цэргүүд Карпатын нурууг Сүбэдэ Жанчин Батхан хоёр бол 14 хоногийн дотор давж гарч ирсэн бэлээ аримтайгаа. Хожим бол дэлхийн 2 дугаар дайны үед Оросын улаан арим бол Карпатын нурууг аримтайгаа 3 сарын хугацаанд давж исэн гэх тийм түүхэн бас айгүй сонирхолтой тийм гоё их сурвалж мэдээ байдаг юм байна лээ. Хуучны кинон дээр ирсэн юм шиг санагдаж байна. Бид нар одоо Брашов гэдэг хот руу очих гэж байна. Тэнд одоо бас их сонирхолтой Румыни хамгийн гоё түүхэн хотуудын нэг юм байлаа. За тэгээ бид нар бол одоо ингээд Румын улсын Бран, Брашов, Бухарест гэдэг 3 хотоор та бүхнийг аялуулах гэж байна. Улаан өдөөс нөгөө ихгүй орох замд Гүтүкийн даваа яг тэр шиг даваа байна шүү. Тэгээ Гүтүкийн даваа чи ингэнгүүтээ яг дээрээс ингээ харахаар жижиг харагддаг байхгүй. Бас л аймар даваа шүү. 3-4 цаг явдаг даваа шүү. Гүтүкийн даваа. Эднийх бол бас тийм юм шиг байна. Карпатын нуруу гоё юм аа. Энэ нуруугаа буугаад Брашов руу орох юм. Зүүн Европын хамгийн том хар сүм байдаг гэж байна. Хамгийн нарийнхан гудамтай гэж байна. Айгүй олон юмараа их түүхэн Румыни хамгийн их үзэх юмтай эртний тийм гоё хот байдаг гинэ. Тэгээ бид нар зам дагуун чинь мэд Брашов хотоор ингээд орж үзэхгээ явж байна. Тэгээ алдарт Карпатын их нуруугаар давлаа сая. Нилээ мантай байсан. Одоо айгүй гоё цэлмээд айгүй гоё болчлоо. Брашов, Бран хоёр бол Трансильван мужид харьяалагддаг. За Трансильвани гэдэг чи одоо дэлхийд алдартай бүр Google-ийн кино хүртэл байгаа шүү дээ. Трансильвани Бран хотын Дракулагийн шилтгэнээр та бүхнийг аялуулах гэж байна. Тэгээ Карпатын улсаас та бүхэндээ мэдчилж байна. Thank you. За ийм өрөмийн далах авчлаа шүү. Их л гоё далах юм шиг байна да.
бидний. Бид нар айгүй юу юм бэ? Хүмүүс сонгон монгон сармис гээд хаасаагүй зарах энийг зам дагуу. Тэр далхаа бас зардаг юм байна. Тий одоо энэ сайхан нутгийн хичээс нэг ийм өрмийн талх авчлаа тий. Энэ чи бүр оромог үү штэ чихэртэй. Тийм нөө нэг Оромгонд алах уу штэ. чигтэй шиг. Баруушуу хотод ирчээд байж энэ да. Энд дэстэ мангар том 65 метрийн өндөртөө сүм байна. Энэ сүм нь гоё юм байна. Энэ 1314 дугаар зуунд баригдсан сүм байна. Бараг 70 80 жил барьсан юм биш үү энэ сүмийг. Тэгээ 1600 хэдэн онд нэг шатсан юм байна. Галт өмнө гараад тэгээ юм харанхт болцсон юм байна. Тэгээ хар сүм гэдэг нэртэй. Энэ хавьдаад бол хамгийн өндөр сүм юм байна да. Ерөнхийдөө. За ийшээ дотгошоо ороод үзийдээ хэдүүлээ. Бас их гоё сүм байна. Үүр мөцсөн юм байна. Ер нь ингээл харахад. Баруун Европынх нь болохоор Кёлны хар сүм гэдээ бас нэг ийм адилхан хар сүм байдгийг. Тэгээд альва энэ католик шашин гэдэг чинь сүмийг бол амар барих юм аа бас. 80 90 жил барьсан биш үү нэг. Дуустал барихад. Өрмөнд ирэх юм бол энэ хотоор заавалчгүй ирэх ёстой биш үү манайхаа. За тэгээ энэ сүм бол Европт байдаг хоёр том хар сүмийн нэг нь. Зүүн Европын хамгийн том сүм байгаа. За баруун Европын хамгийн том хар сүм нь бол Германы Кёлн хотод байдаг. Энэ 25 лей гэдэг. 25 лейн 5 евро юм байна. За. Сүм орно. Оо, доторт боллаа юм шиг. Өш баг нөгөө Канадын юу шиг юм шиг. Оо. Вау. Чосл гоёмсог сүм биш үү? Тэгээд тэр хөгжим бас лаг хөгжим ч 4000-ны утаа юм. Тэр сүмийн хөгжим. Нөгөө юунд байдаг шиг те. Оо тэр биш те тэр дээр хөгжим. Чи амир гэдэг. Исландийн нөгөө шиг мөн үү? Тий. Исландийн сүм шиг. Амар дуурдаг хөгжим байсан. Ер нь энэ зүүн Европч маш олон оронтой. Энэ дотор хамгийн том сүм нь Румынд байна гэхэр чинь Румын ч бас том улс юм а тий. Бас мундаг түүхтэй. 90 жил барьсан гэдэг энэ сүмийг. Эдгээр чин Отоманы эзэнт гүрний бас харьяанд байсан. Тэрний одоо дурсгал болоод энэ Перс хевснүүд байна. Энэ бол гайхалтай бүр яг тэр үеийнхээ байгаа эртнийхээ байгаа гинэ. Османыхан одоо энэ Перстэй бидний ингээд хевсний урлаг бас айгүй гайхалтай байх юм аа. Айгүй гоё. Мэдрэмжтэй. Аргагүй л одоо Турк хевстэй, Перс хевс, Иран хевс гэл одоо байдаг штэ. Хамгийн гоё үнэтэй хевсийг тэдрэл хийж байна. Эртнээс ийм гоё хевсэдэг байсан. Ард түмэн биш үү бас. Энэ сүмийн хонхнууд бол бас давтагдчихгүй эртнийхаараа. Айсландын бид нар Рейкьявикийн сүм яг ийм байсан. Мөн Канадын Монреал хотын сүм бол бас нөө гэрлийн шоу гэдэг амар сүм байсан шүү дээ. Тэдний бас сүмийнх нь хонх юмнууд нь яг ийм байсан шүү дээ. Бас аюу олон өнгөр дуурдаг. За энэ гайхалтай сүмийг 19-р зуунд сэргээн засварлсан юм байна шүү дээ. Тэрнээс өмнөөс түрүү манай хурцаа ярьлаа. Төмөрт автаад эн чинь бас нэлээд сүйдсэн байж байгаад 1860-аад онд энэ чинь реформашн хийгээд сэргээн засварлсан юм байна. Ер нь Румынд ирвэл заавал ирж үзэх ёстой хотуудын нэг бол Брашов бол яхаа аргагүй юм байна. Брашов, Бран, Бухарест гурав бол яхаа аргагүй ирэх ёстой хотуудын нэг юм байна шүү дээ. Цыганууд заяа. Цыганы ийм хувцас хэрэгэлдэг эмгтээчүүд нь замын хажуугаар ингээл ногоо жимс зарж айгуу сайн тий. Бүр кинонд дээр ороод ирсэн юм шиг айгуу ийм гой санагдав. Хөлөө ачхуулаг ийм. Сая тэр моринд хэрэгтэй өвс ачсан явж байгаа. Тий шүү дээ. Түрүүн бид нар Молдовоос яваад моринд хэрэгтэй хүн баг 4-5 удаа тааралдлаа. Тэ? Одоо энэ орчин үед морин тэргийг хэрэглээнд ашиглаа. Тэр хувцс нарын харсан нь дээр үе нөө Оросын бабах малгай ийм хар юм малгай өмссөн заяа. Яг тариачны цамцтай хувцстай тийм байгаа өстэй гоё өвсний сэрээгээ хадцсан өвс ачаа явж штэ морин тэрэгтэй бүр нэг үгээр хэлэхэд жинхэнэ амьдрал өрнж ийн чи. Жинхэнэ гоё одоо юу гэх юм бэ? Бодтой гоё. Тийм хөрсөн нөртөл хаваарсан юм тий. Ямар ч энэ юу вэ штэ. Үн чударгаар амьдарч ийн энэ хүмүүс тий. Айгуу гоё. Өнөөдөр л хэдүүлэн Дракула зоч буудалтай хонно. За маргааш бүгдээрээ маргааш бүгдээрээ нөгөө Трансильван цайз руугаа орно. За тэгээд нөгөө Тампа уул руугаа кабель караар гарна.
За бидний үзэж харах юм бол маш их байна тэгээд. За үзье. За одоо явж өрөөний хоол идцгээе бүгдээрээ. Брашовын хар сүмийн баруун талд ийм Хонтерус гэдэг хүний хөшөө байд юм байна. За энэ хүн бол бас Брашовын түүхэнд бас их чухал үр гүйцэтгсэн ийм шашны төлөөлөгч юм байна шүү дээ. Энэ хүн бол ийм соён гэгэрүүлэгч ийм хүн юм байна. Тэгээд 1498 онд төрөөд 1549 онд асуурсан юм байна. 50 гаруй нассан хүн юм байна. Тэгээд энэ хүн болохоор энэ Брашов болон энэ Трансильвани мужид Лютерн шашны урсгалыг ийшээ оруулж ирсэн хүн юм байна. Тэгээд энэ румынчууд энэ хүнийг бол бас их айгүй хүндэлж дээдэлдэг юм байна шүү дээ. Яг энэ хотын онцлог бол Карпатын нурууны бэлд уулсаар хүрээлгснээр бас их онцлогтой юм байна. Ер нь бол Германы саксончууд энийг чинь үүсгэсэн юм байна шүү дээ. Энэ Брашов хотыг. Саксончууд ч болохоор Английн саксончууд, Германы саксончууд гэж хоёр янз байдаг. Тэрнээс л Германы саксон худалдаачид ер нь энэ Брашов хотыг үүсгэх үндэс өөрийг нь тавьсан юм байна. За тэгээ Брашов хот бол нийслэл Бухарест хотоос нэг 150 км орчим зайтай байдаг юм байна. Трансильваны сүм байдаг те, Бран сүм байдаг. Бран хотоос бол 30 км-ийн зайтай ийм газар байна. Тэгээ Брашов бол Трансильвани мужийн төв буюу мужийн нийслэл юм байна. За өстө хуучин хотнот бол үнэхээр гоёмсог юм аа. Өстө энэ хотоор дүүрэн ерөөсө хуучны сүм дугуйн барилгатай юм байна. Гайхамшигтай юм байна. Энэ дээврүүд нь дандаа юм юу баарн дээвртэй байгаа. Надаа яг энэ хуучин хот нөгөө нэг Шведийн нөгөө нэг Малмогийн төв шиг санагдаад тах. Айгуу гоё. Энэ тэр гадаа байгаа ресторанууд тэр юмнууд нь Одоо тэр гадаа ирсэн хоол иддэг л бах та. аа хүмүүс нас найрсаг юм байна те. Энэ юу байна? Бас жоохон болгоомжтой явахгүй бол жоохон нөгөө нэг эн чин цыгаануудын их орн шүү дээ румын чинь. Энэ бас хамаагүй цыгаан меган гэж хийж болдгоо. Цыгаан хүний чинь Ромачууд гэдэг юм байна. Рома гэж одоо нэршилтэй юм байна шүү дээ. Одоо албаасаар. Тэгээд жоохон болгоомжтой байхгүй. Сая бас энэ хүүхдүүд энэгээр бужигнуулаад яв. Румын болон молдавчууд ч ер нь нэг гарал үүсэлтэй дакчуудын үр сад юм байлаа. Тэгээ дакчууд бол 11-р зуунд ромчууд дакийг эзлээд энэ Румын улс байгуулагдаж за мөн латин хэл орж ирснээр Румын хэл соёл бас бий болсон юм байлаа. За тэгээд Румын хоолны онцлог нь юу вэ гэхээр Румыны үндэсний хоол нь бол Молдовын нэгэн адил кукурузны шүл буюу мамалига гэдэг ийм зутан шүл байт юм биш. Тэр бол бас үндэсний хоол юм байна. Молдов ч гэсэн тэр үндэсний хоол нь байсан шүү дээ. Тэр мамалига зутан шүлэндээ болохоор дээрэс нь мах нэмээд одоо янз бүрийн ногоо энэ төр нэмээд баяжуулаад ингээд иддэг юм байна. А тэр эрдэнэ шишийн зутан шүл чи өөрөө маш эртний хоол юм байна шүү дээ. Энэ яг Румыны энэ хавьд бол за мөн бас нэгэн үндэсний нэг хоол юу вэ гэхээр ромчууд ирснээс хойш бий болсон ийм усан үзмийн навчинд болон ийм эдний нэг байцаанд оросон ийм махтай хоол. Тэр бас үндэсний хоол юм байна лээ тий. Румын хоол бол Молдов хоолыг бодох юм бол харьцангуй мах ихтэй. За тэгээд эднэр христийн шашинтай учраас гахаа махыг маш их хэрэгэлдэг. Үхэр, гахаа, хонь гэд дахиа гэд ингээд энэ махнуудыг бол маш өөрсдийн хоол хүнсэндээ өргөнөөр хэрэгэлдэг ийм хүмүүс байна. За тэгээд бид дөрв бол одоо яг энэ Брашов хотын талбайд ирчихсэн 4 өөр янзын Румын хоол захиалцаа сууж байна. Тэгээд үнэхээр одоо энэ Брашовын хуучин хотын хэсэг бол үнэхээр гоёмсог чамин юм байна. Та бүхэн Румынд аялж ирвэл тэр тусмаа тий зүүн Европт аялж ирвэл заавал энэ Брашов хотыг үзээрэй. Брашовын энэ кабель кар руу гарч үзээрэй. Хуучин энэ сүмээр нь орж үзээрэй. За мөн эндээс 30 км-ийн цаана байгаа Трансильваны цайзыг очиж үзээрэй. Тэгээ бид нар өнөөдөр Дракула гэдэг буудалд мөн тэр буудалд бас гоё баха. Та нартай очиж бас сонирхуулнаа. Дракула гэх буудалд очиж яг бай тэгээд үзэл гарна шүү дээ. Ер нь тэгэл үзэл гарна гэж бодож байгаа. Эндээс харин орой хүнсний дэлгүүр ногооны дэлгүүр байна уу? Тэгвэл нэг жоохон сарвис авч явна. За тэгээд бодож энэ өөрөө байна. Сая Өдөөсний гадс авч байгаа. харин аавна. Сая би харин албарт гэж байгаа шүү дээ. Сарвисаар амтсан мах гэдэг хоолой захичлаа тэгээд Цосогчд орой сарвис хэлээд хийжтэй ганцаа. Хизээд битэн байна. тэгээд нэлээд сарвистай хоол захичлаа тэгээд гайгүй байл гэдэг. Махан шингээл гайгүй болчих байлгүй. За ганцаа ямар бол авсан. Сарвисаар амтсан чизтэй мах шүү дээ. За окей. За урцаа. Тэр рум ахта.
бас эрдэнэ шээ нэг. Нөгөө Мамалигатай. Тийм ээ. Эрдэнэ шишээ юутай. Тэр. За миний эрдэнэ шиштэй бясалгатай тэгээд эрдэнэ шишээг чи одоо энэ Молдов румынчууд өргөө ирдэг штэ тий. Тэгээ бас бясалгаг айгүй хэрддэг юм байна. Яг л чигтэй газар учраас тэгээ гахамахтай. Тэгээд ийм хол байна румын үндэстний. За чинийх юу байна? Миний бол болохоор Монголда жижиг тагалцсан. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт насан туршийн өглөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. Буудлын дээр иржлээд Casa Dracula. Бас бичин цуссаар бичсэн байх шүү. Дракулагаа Casa. Соргчдод амьдрахад их тааламжтай газар юм шүү. Тийм ээ. Наа машин чара Casa Dracula гэж тийм машин. Тийм ээ. Casa Dracula гэдэг эзнийх нь шиг юм шүү. Яг л эдний нэг хийцтэй юм. Модон хийцтэй. Тийм хуучны тий. Хуучтай. Өглөөний цаг өөртөө идчих юм байна. Румыны алдарт Бран хотын одоо Дракула цайзынхаа хажууханд ирчлээ да. Өглөө 9 цагаас бид нар орноо цайз руугаа. Шүн унд чадах юм уу? Үүдэн цай те. Ийм хүмүүний. Ганцаараа хараад байна. Эзэн ганцаараа энэ Монголоос сайн байна. Хай. Дамян ингээд биднийг ингээд юугаар дайлж байгаа. Cheers. Cheers Дамян. Cheers. Danke Daniel. Thank you very much. Thank you very much. Welcome. Амар юм байна. Хэдэн градустай байна? 50 байгаа. 40 градус шүү дээ. Yeah. Тэтгэн үү? Тийм ээ 40 градус. Ну, ограничена литература по cultura rusească sau alte culturi. Este pe Монголоор ярьж штэ. Тэгээ шууд монголоор энэ орс эсвэл бусад дундад ямар ч холбоогүй энэ бол уугуул унд. Окей. Nice. Oh my god, Хоолой хийж энэ. За ингээ бидний өглөөний цай. Салаад, өндөг, зүцгий, хям, загас, талах, румыны кофе, моцарелла бислэг. Энэ румын бол их тийм хүмүүс нэг сайхан юм байна. Их тийм цэвэрхэн, хоол унд цайтай, зочломтгой их тийм сайхан хүмүүс байдаг юм байна. Ямар ч байсан миний одоо өмнө те Румын улсын талаар төсөөлж исэн төсөөлөл бол шал ондоо боллоо шүү. Хүн ер нь ингээд нэг тиймэрхүү л байх гэж төсөөлж ирснээс бүр тийс ондоо л байдаг юм байна ер нь. Манай энэ Дракула зочд буудлын галтгооны хэсэг яг одоо энэ харагдж байгаа энэ цонхны энэ хөшиг тогтоогч идрүүл яг Румыны үндэсний хэв шинжийг агуулсан юм байна. Энэ авчижтэй битүү сарсан байгаа. Сарсан баг Дракулагийн найз битүү уус. Өнөөдөр тий шинжигөө чадaltaй байна. Манай яаж яагаад цонхон болоод байгаа юм бэ? Энэ бас хөөхөө манай энэ буудлын машин юм шиг байна. Casa Dracula гэдэг. Бас хөөх ингээд аяж жуулчлыг айгуу гоё хийцтэй. Ингээл сайхан ийм буудал байна. Хөөхийг айгуу цэвэрхэн юм. Энэ румынчууд бас их дэжгүй цэвэрхэн хүмүүс шүү юм. Тэнд бильярд одоо тий өөр янз бүрийн юмнууд байдаг юм байна. Энд чинь гадаа ингээ хөөхөн баар ээждэг. Энд чинь ингээ үдшилэг зохиод юм байна. Цус соргчдын үдшилэг. Тэр Карпатын уус донд байгаа шүү дээ бид. Энэ Карпатын уусынхаа өвөр талд болохоор их дулаан
Гой зөөлөн уур амьсгалтай байна. Гой чиглэг. Карпатынхаа хойдол руу болохоор цас мөстэй маш хүүтэн тиймэрхүү байдсан байна. Дотроо айгу хонттой явд юм. Харин тийм Айгу ерөөсөө төгшөөстэй. Машин дээр дайрч дайрчих га зүгээр ямар хамаа намаг өвж шүү. Тэр талаар жоохон хөдөлгөөний соёл хөдөлгөөний соёл жоо. жоохон эвгүй гараад байна шүү. Айгу хонттой хот дотроо. 2 евро. Тийм байна. 10 ч 2 евро тий. Castle Brown. Yes. Тэн яг Румыни яг өөрийнх нь л үндэснийх нь л юмнууд баг шиг байна л да. Ингээ итэмээс мөнгө авах гэж байна. 500 лей авчаа. За бид сая итэмээс Румыни лей гэдэг мөнгө авж байна. Тэс худалдаа хөгжлийн банкны картаараа тэр итэмээс ингээд 500 лей авлаа. 500 лей чинь 100 евро юм байна. Энэ гудамжнаас бид нар хөргөчний наалт авах гэсэн чинь карт уншихгүй гинэ. За тэгээ энэ одоо нүдний шилтэй хүн бодвол ерөнхийлөгч мөрөглөгч л бах та бодвол. Шүтэлэй гинэ. Бас нэг алдартай хүн л баг шиг байна. Би ер нь их мантай байдаг юм байна. Яг тэгвэл Карпатын их улс донд байрладаг. Одоо 9 цагт дөнгөж нээгдээд бид хэдэл эхлээд орж ирлээ. Бид нар бас энэ хүү аяллаа 2 жил ярьсны эцэст ингээд энэ газараа ирлээ. Тэгээд энэ цайзынхаа түүхээс бас аль сонирхолтой гэж бодлоо. Энэ бол 1212 онд Тевтоны тушаалаар бол Дэгтэрчтэйний цайз нэртэйгээр анх модон цайз ингээ барьж ирсэн юм байна. Тэгээд түүнээс хойш 30 жилийн дараа буюу 1242 онд манай Монголын Өгөөдөө хааны хүү Хадан жаншны өдөрцсөн Монголын их цэрэг бол Румынд орж ирээд энэ Дэгтэрчтэйний цайзыг бол эвдлээд сүйтгээд тэгээд шатаасан байдгийн байна. Тэгээд энэ явдлаас хойшоо бол 14-р зууны үед буюу 1400-аад онд Румыни хааны тушаалаар Брашов хотын иргэд бол өөрснийхөө хөрөнгө мөнгийг гаргаад брэнд цайзыг бол яг одооний энэ байгаа биет байдлаар нь бол 14-р зууны үед барьсан байдгийн байна. Тэгээд маш одон зуун жилийн түүхтэй юм гайхалтай цайз байна. Тэгээд юунаас болж энийг Дракула цус соргчийн цайз болсныг ингээд хэдүүлээ давтагшаа ороод үргэлжлүүлэн ярилцгаая. За ингээд одоо орчин цагийн те гүнж Елена гүнж одоо хамгийн сүүлд энэ брэнд цайзын өв залгамжлагч гэх юм уу одоо эзэмшиж байгаа юм байна. Тэгээд энэ Влад Дракулагийн удмын ингээд бүх хаадууд байна. Энэ гэдэг айгүй сонирхолтой. Дракулагийн манай тэр Влад Цепш Дракулагийн илэн цэцэг нь бол маш сонирхолтой юм байлээ. Басараб гэж хүн байсан юм байна. Хамгийн одоо энэ Валахын эзэнт гүрнийг үндэслэгч. Ер нь бол Унгарын мэдлэлд байсан биз дээ. Унгарын хаант улсын мэдлэлд байжгаад тэр Басараб гэдэг хүн бол Унгарын хаадуудтай байлдаад ялаад тэгээд энэ Валахын эзэнт гүрнийг анх байгуулсан юм байна. Басараб гэдэг нь бол их сонин Румыни түүхч би одоо нэрийг сайн мэдэхгүй байна. Тэр хүн болохоор Монголын Чингис хааны угсааны хүн гэж байгаа байхгүй юу? Влад Дракула. Тэрний ямар учиртай вэ гэхээр Зүч хааны ач хүү гэж байгаа байхгүй юу? Тэрний ямар учиртай вэ гэхээр Зүчийн хүү, хоёрдугаар хүү Бэрхийн ач хүү болохоор Туг төмөр гэж хүн байсан байна. Туг төмөр нь бол Кремийн захирагчаар ингээд томилогдож ингээд Кремийг захирж ирсэн тухайн үедээ. Тэр хүн бол энэ Басараб гэдэг хүний Дракулагийн одоо элен цэцгийнх нь бол төрсөн аав нь тэр хүн гэж энэ түүхэнд тодорхойлсон байдгийн байна. Тэгээд зарим түүхчд болохоор Балгаар хүн байсан байна гэж үздэг. Зарим нь болохоор Валах хүн гэж үздэг байсан байна. Тэгээ ер нь нэлээд хэдэн түүхчд бол ингээд Монгол гаралтай Чингисийн угсааны хүн гэж үздэг юм байлээ. Тэр нь айгүй маш сонирхолтой санагдлаа. За тэгээ цааш явцгаая. Эртээр үеэс ер нь модын хичлийг бол бас дөрмижүүд бас цолиотой хийдэг байсан байх шүү. Хурцаа цээж багтахгүй. Вау. Истэ ямар амир юм. Хүүх. Алдарт энэ брэнд цайз Дракула гүн яаж алдаршваа гэж. Тэгэхээр ингэсэн юм байна. 1897 онд болохоор яг бид нар Ирландд явж байхад ярьж ирсэн шүү дээ. Ирландын зохиолч Стокер бол анх энэ Дракула гүн гэдэг зохиолыг бол бичсэн юм байна. Гэхдээ Стокер болохоор хамгийн гайхалтай нь энэ Румынд ерөөсөө нэг ч энэ Трансильвани энэ брэнд цайзд ерөөсөө ирж үзээгүй. Тэгээд тэрхүү алдарт зохиолоо
бичээд энэ Дракула, энэ Бран цайз, энэ цус сорогчийн түүх бол ингээд ихсэн байдгийн байна. Тэгээд дэлхийд даяар өстой маш алдартай бүтээл болоод хожим бол энэ Стокерийн энэ Дракула гүн гэдэг зохиолоор бол дэлхийд 272 уран сайхны кино Дракула гүн цус Влад Цепишийн талаар 272 уран сайхны кино хийснээрээ Генесийн ном дүртэл ингээд бүртгэгдсэн байд юм байна. Тэгээд одоо өнөөгийн дэлхийд дахинд цус сорогч одоо Дракула гүн гэдгийг дэлхийд таниулж өгсөн тийм алдартай гайхалтай бүтээл болсон юм байна. Тэрнээс бол яг түүхэндээ бол мэдээж Дракула гүн цус сорогч гэж бол байгаагүй. Гэхдээ энэ Дракула Цепиш гэдэг хүн бол мөн түүхэнд амьдарч ирсэн. Түүх нь бол арай өөр түүхтэй. Тэгээд ер нь энэ Валахын эзэнт гүрнийг бол Дракулагийн холон цэцэг Басараб гэдэг хүн бол байгуулсан. Дракула Цепиш гэдэг нь бол шордогч гэж байгаа юм байна. Тэр хүн бол 1456 онд энэ Валахын эзэнт гүрний удирдагчаар бол томилогдоод энэ Валах гэдэг нь бол одоогийн Молдав, Румыни нутгийг хамарсан тийм эзэнт улс байсан юм байна. Тэрний удирдагчаар томилогдсон юм байна. Тэгэд яг энэ бидний байгаа энэ газар руу болохоор туркууд бол маш их товтолдог байсан юм байна. Туркууд бол ерөөсөө маш их товтолж энэ ард иргэдийн дээрэмдэж нутаг орны нэг булаан эзэлт тийм ажиллагаа явуулж исэн байна. Тэгээд Дракула тэрний эсрэг дайныг бол маш сайн идэвхтэй явуулж тэр үеэл Дунаа мөрнийг гатлаад Туркийн нутаг дэвсгэр рүү анх удаа хаалтаж ингээд амжилттай байлдааны ажиллагаа явуулж бүр ялж исэн байгаа. Тэгээд туркуудыг олцож авчираад ингээд модон шорон дээр шорлж алж тэгж зүрхийн нөхөөлөх нөө дайсныхаа зүрхийн нөхөөлөх тийм тактик маягийн юм хэрэгжилж исэн юм байна. Тэгээд тэрнээсээ улбалаад шордогч гэдэг нэрийг бол ингээд түүхэнд авч үлдсэн тийм түүхтэй хүн юм байна. Тэгээд яг нөхөр бол дайн байлдааныхаа дараа дандаа тийм улаан дарс их уудаг байж л те. Том юм одоо нөө юу гэдэг штэ. Хаадын нэг том аягнууд байдаг штэ. Тэрүүгээр улаан өнгөтэй дарс их уудаг байсан. Тэрийг бол одоо цус сууж исэн мэтэр айгүй их тэгж цуурхал дэгдээд тэгээ хожим бол бас цус сорогч байсан гэдэг нөө түүхийг Стокерман бичгээд айгүй их нөлөөсөн байхаа гэж бодож байна. Хүүхдүүдийн хүртэл үзэх дуртай хүүхэлдэйн кино ууш Трансильвания гэдэг олон ангитай хэдэн ангитай ч үүдэг л нэг хөөрхөн хүүхэлдэйн кино байдаг шүү дээ тий. За тэгээд Дракула гүнгийн энэ юу чинь бас бүр Америкийн Universal Studio-ийн хүүхдийн тоглоом донд хүртэл ингээ баатрийн дүр мөрн ингээ явж идэг. Дэлхийд бас үнэхээр энэ Дракула гүн зохиол бас алдарсан байна. За тэгэхээр энэ 1897 онд энэ Дракула гүн зохиолыг Стокер зохиосон гэж байна. Үүнээс өмнө 1840 онд одоо алдарт Монте Кристо гүн гэдэг зохиол энэ Дракула гүн зохиолоос өмнө бас дэлхийд алдарсан. Үүнээс бас санаа авсан байж магадгүй гэж би бодоод байгаа. Яагаад тэгэхээр Монте Кристо гүн бол уран зохиолын хийсвэрээр Ив цайз гэдэг улс төрийн шорон бол Францад байдаг. Францын Марсель хотын Портос сонгоцоор ерөөсөө нэг 10-20 минут явал очиждаг тийм Ив цайз гэж шорон байдаг. Тэр байгаа бодит юм дээр уран зохиолын хийсвэрийг нэмээд энэ Монте Кристо гүн гэдэг энэ дэлхийд алдартай мундаг зохиолыг бичсэн. Стокер бол энэ одоо Бран цайз гэдэг энэ Трансильваны энэ гоё цайз дээр тулгуурлаад өөрөө ирж үзээгүй мөртлөө ингээд уран зохиолын хийсвэрээр маш гоё энэ Дракула гүн гэдэг энэ зохиолыг зохиожээ. Тэгээ бид нар бол одоо дэлхийд алдартай ийм гоё газараас ирсэндээ баяртай байна. Энэ орчин тойрон их гоё юм байна. Энэ Карпатын уулс дунд их гоё газар байдаг юм байна. Одоо тэгтээ бид нар цайзаа үзэж дуусааг байна. Одоо дахиад дээшээ гарах гэж байна. За Өрмөний алдартай цайз дээр нь гараад ирлээ дээ. Олон жуулч дээшээ ирдэг юм байлээ. Тэгээд энэ хотон жуулчтаараа энэ цайз, энэ кино Лакин кино, вампиртай кино гэл энэгээрээ од болцсон юм байна. Энэгээрээ түрээс жуулчтай аюу их яадаг байсан юм. Тэгээд ерөнхийдөө Өрмөний ард түмэн энэ их газар нь аюу цэвэрхэн юм байна. Бас хүмүүс нийлдэг юм байна. Өөрөөсдийн гэсэн бас брэнд архитай юм байна. Энэ цайз үзэхэд их гоё юм байна. Тэгээ байгаль нь аюу гоё чиглэг уур амьсгалтай. Тэгээд уулын орой дээр энэ цайзаа барьсан нь дандаа харуулц харж байсан юм шиг байна. Энэ цайз дээрээс доор юу болж гин, юу яаж гин гэж одоо тэр үеийн ноёд эдгээр нь хардаг байсан юм байна. Тэгээд энэ цайз дээр гарч ирсэн дээр найзуудтайгаа ийшээ аялсан дээр гоё байна. Цаашдаач гоё юм үзэх бах.
Адлын явдал бол маш сайхан байна. Анх бол өрмөнийг би бол айгүй их цагаануудтай гэж бодсон чинь шал ондоо юм байна. Энэ кинон дээр гардаг штэ. Дракулагын зохиолын ч гэсэн уншиж яхад Карпатын хуусаар манан суунаглаад тэгэл орой олон готл нөгөө авснаасаа амилж гараад нөгөө гүнжнэр нь яг тэр санагдж байгаа штэ. Бас тэгэхээр энэ Ирландын зохиолч Стокер бас айгүй судалгаатай зохиолоо бичсэн байгаа байхгүй. Яг гэвэл энэ үнэхээр яг зохиол дээр гардаг шигэ энэ Карпатын улс донд айгүй их манан татдаг юм байна. Тэр битэлийн брэнд цайзын хоёр талд бэхлэлт байдаг юм байна л да. Хоёр талын бэхлэлт. Яг гэвэл энэ ч нөө туркуудын довтлогоноос хамгаалж барьсан цайз байхгүй юу? Тэрийг хүртэл зохиол дээр маш тод томроонд төрсөлсөн байдаг юм байна. Тэгээ өөрөө Стокер ч юм бол энэ Ромынд ирж үзээгүй те энэ Трансильваныг мэдгүй тийм үн 1897 оны зохиол шүү дээ. Тэгэхэд утга зохиол гэж ямар их одоо дэлхийг хүн төрлөختнийг хамрахгүйгээр гоё тархаж ямар их алдаршуулж тийм л зохиолын жижигхэн энэ цайзыг дэлхийд даяар алдартай болгосон юм гайхалтай бүтээлийг одоо Ирландын уран зохиолч маань бичиж ингээд бидэнд үлдээсэн байх шүү дээ. Гайхалтай зохиол шүү. Манайх нэг ийм зохиолтой олмоор юм байна. Дракула. Тэгээ нэг ийм Дракулаас их сүмтэй болчмоор юм байна. Тэ? Цайз майзтай болоод тэгвэл бас жууч далах юм биш үү? Чүчгдөө шин унтж байгаа байхгүй юу? Нэг цогоогоос Битүү сарсан байгаа байхгүй. сарсан байгаагаа шүнжингөө шаагаад тэгсэн үү те. Тэгээ би бас жоохон тип топгоос ирээд байгаа байхгүй. Яаж цогоогоо юм шаагаад. Тэгтэл түүх бодиттой байж магадгүй юм байна Тэгээ шүү. уран зохиолч гэсэн өнөөдөр те маш их сарсан баг байхтай газар байх нь шүү дээ. Угаасаа. Тэгэхээр одоо нутг нь байх нь шүү дээ. Тэгэхээр тэрийг хүртэл Стокер маань ямар их гүн судалгаа хийж энэхүү зохиолоо бичсэн харагдаж байна. Энд л вампир байж магадгүй гэж байгаа бичиж байгаа байхгүй. Тэгээ вампиртай зүстэй хүн юм байна гэсэн чинь. Унтж байгаа ч тэгээд Манай зэрэсгээл эвгүйс Юм нэрөө зур ган зогоол хамгийн гоё зөөлөн амттай магтаа. амттай шүүслэг юм гэж. вампирын дуу гарч. За энэ араа уйлаасан гац нөө цус оргичдын зүрх рүү шааж авдаг. Марчууд нь байна. Унаа цус болоод ч наа цаашаа харцсан сууж штэ. Одоо наач гинт иргэж байна. Гинт иргэж аваад үсрээл ороод. Авсан нь штэ энэ ч ямар амар юм бэ. Манай Влад чинь нөгөө цус оргич болчихсон шүү дээ. Тэгэл цус оргич болсныхаа дараа ингээл өдөр нэндээ амраал. Тэгэл шинэ насад ажиллая гэвчихсэн тий. Тэгээд чүн яг өөрийгөө дижээгээл өдөр намраалыг сайхан амралтын л юм байсан юм шүү дээ дотор. За энэ одоо хааны өрөө баг шиг байна. Влад Тепшийн титэм одоо тэ төрийн ирэх барьдаг одоо бэрэ хоёр байна. King Ferdinand's bedroom гэнэ. Хаан Фердинандын өрөө гэж. За энэ бол Трансильван мужийн бэлэг тэмдгүүд баг шиг байна. 1406 онд ийм байсан юм байна. За мөн оноор 1500 онд ийм бэлэг тэмдэгтэй байсан юм байна. Энэ Трансильван мужтай холбоотой юмнууд баг шиг байна. Энэгээр бурхан минь чихэд хүний ингэ шорлцсон. Уйнаас толгоонуудыг шорлож байна. Цус Влад ч энд байна да. Энэ юу нэ штэ хараа. Нөгөө ургийн мод нь штэ. Ургийн мод нь ийм юутай нөгөө өвгцэг хүмүүс нь. Гүмэн яг нэг иймэрхүү царайтай хүн байсан юм тий. За ингээд толгой молгойг ингээ шонд өлгөөл зоогоол ингээд бүхс мөсөөр ингээ шорлоод өлгчдөг гэсэн амар юм байсан байна. Тэр үл яг хөтэ нөө тухайн үеийн дайны бас нэг тактик байсан баг л та. За энэ бол ариун ус ингээ сарны гэрэл тусдаг. Тэгээ эндээс ариун ус аваад цус соргичийг одоо нөө улаасан гац шаасныхаа дараа энэ ариун усаар шавшиж бүр мөнхөд унтуулдаг байсан газар байна. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. Бид нэр Бранкастлийнхаа гадна талд бас Румыны ард түмний хүндэтгдэг Регина Мария хатааны хөшөөн дээр ирчлээ. 1875-аас 1938 оны хооронд амьдарч ирсэн Мария бол Шотландын Эдинбургийн хатан хаа юм байна. Эдинбургээс одоо алдарт Английн
хатан Виктория хатан хааны ач юм байна. 1914 онд Виктория хатан бол Румыни хатан хаанаар одоо тэ өргөмжилж одоо энэ Румыни энэ Бран кастлд одоо амьдарч исэн юм байна. Румыни Фердинанд I хааны хатан байсан юм байна. 1919 онд Парист болсон одоо тэ дэлхийн чуулга уулзалтанд Румыни эрх ашигыг хамгаалж тэ одоо оролцож исэн энэ Мария хатан бол дипломат хатан гэдэг бүр нэртэй. Тэгэхээр одоо Румыни ард түмэн маш хүндэтгдэг байсан юм байна. Тэгээ энэ одоо хатны тэ хөшиг ингэнд бүр ингэж маш гоёмсгоор ингэж барьсан байна. Бран кастл дотор бол одоо маш олон энэ Мария хатаны зургууд байсан. Тэгэхээр энэ Румыни энэ түүх бол бас Английн түүхтэй холбогддог юм байна. Мария хатан чинь бол Бранд ирэхээс өмнө бол Шотландд амьдарч байсан ийм хүн юм байна. За тэгээ цаашаа явцгаая. Ингээ шууд ороос өчтэй юм шүү дээ. Яасан гоё юм бэ? Дотроо тий? Тийм бэ. Ямар гоё цэвэрхэж. Эндээ сандалтай юм байна. Миний найз суу. Бохол гэж. Бохол сандал гарч ирдэг үг. За Брашовын алдарт Тампа уул. Манай Улаанбаатар богдхон уул шиг. Далайн төвшнөөс 960 метрийн дээр байдаг. Брашов хотыг одоо панорамик байдлаар бүхэлд нь харж болдог. 1970 онд энэ чинь Брашов хотын захиргаа аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор барьсан юм байна. 56 жил болж байгаа. 56 жил. Тэгтээ энэ кавиныг бол ерөн солиогүй гэж байгаа байхгүй. Бусад юмнуудын засварлсан кавин болон энэ тороос бол ерөөсөө солигдоогүй. Анхны байдлаараа байгаа гэж. 50 жил болж байгаа юм. Тийм ээ. 56 жил болж байгаа. Санаа Брашов бичиг ингээ харагдаж штэ гэж. Тийм биш тийм. Энэ ингэж дуугар алхаж болдго юм байна. За тэгээд энэхүү кабелкараас Брашов хотын гоёмсог хуучин хот бүхэлдээ харагддгаараас онцлог юм байна. Биднийг одоо хаан хуудын болов гайхах шиг хамт явж байгаа. За Румыний 2 дахь хот Брашов хотынхаа сайн дээр гараад ирсэн чинь яг саяныхаа ур 6 даруул гэсэн чинь сайн ийшиг арчдаг юм шүү дээ. Тэгээ энэ дээрээс харин хот нь солиот харагддаг юм байна яалч. Тэгээ жоохон мантай байна. Тэгэл стжон байна. Дээврүүд нь яг юу шиг юм Чехийн нөгөө юу шиг улаан дээврүүдтэй тий. Тийм юм байна. Гоё хот байна гоё. Чиглэг уур амьсгалтай. Тэр гоё нуур мууртай юм байна тийшээ. Бас гоё юм байна шүү. Өндөрлөг дээрээс харсчаа. Аливаа улсын тэгээд өндөр уулын орой дарах шиг бас сайхан байхгүй шүү дээ. Заракулынхаа цайзаас өрөөсөөд нь 30 км л юм байна. Заавалчгүй энэ уул дээр гарч үзээд Заракулагийн цайзын үзээд хар сумын үзээд энэгээр бас ирэх ёстой юм биш үү? Өрмийн дэрж байгаа монголчууд байвал манайхаа аялж явж байгаа бол гоё одоо нөө хурцна. Энэ сайныг бол 2004 онд энэ Брашов хотын захиргаа аялал жуулчлалаа дэмжих зорилгоор Холливуд уулнаас Америкийн Лос Анжелесийн Холливуд уулны Холливуд сайнаас санаа авч хийсэн юм байна. Энэ болохоор шөнө болохоор бас гэрэл асдаг. Бүтэн ийм гэрлэн системтэй ийм сайн байгаамаа. Тэгээ Брашов хот бол Румыний 6 дахь том хот юм байна шүү дээ. 250 мянган хүн амтай. Трансильвани мужийн нийслэл нь бол Брашов хот байгаа. За Брашовын хуучин хот бол Румынд маш ховор тооцогдохоор маш гоёмсог ийм хуучин хоттой. Өчигдөр бидний орсон 13 дугаар зууны үеийн зүүн Европын хамгийн том хар сүм бол одоо энэ доор харагдаж байна. Тэгээд байшин барилга загварын хувьд бол одоо Чехийн Алтан Прагийг санагдуулмаар улаан дээвэртэй ийм хуучин хоттой юм байна. За ер нь бол зам харилцааны хувьд л жоохон тааруу юм байна. Одоо бид нар эндээс 180 км Бухарест явхад 3 цаг 30 минут явна гэж зааж байгаа. Тэгэхээр бидний яг энэ зүүн Европын аялал ус их хугацаа их орж шүү. Тэгээд ингээ явж гин. Тэгээд саяны телекабин нөгөөсөө 30 минут тутамд юм уу 20 минут тутамд нэг удаа явдсан юм шиг байна. Сая бид нар доор хүлээж аваад гарч ирсэн. Брашов хотын иргэдчин 14 дугаар зуунд өөрснийхөө мөнгөөр Румыний хаан бол хилжсэн гэж байна шүү дээ. Та нарыг татвараас чөлөөлөё те. Туркуудын халдлагаас ингээд хамгаалж цайз барих хэрэгтэй байна гэдэг. Тэгээд Брашов хотын иргэдчээрээс бүгд татвар өгөхгүйгээр мөнгөө цуглуулад тэр Бран кастлыг барьж ирсэн юм байна. Тэгээд тэр Бран кастлынхаа цаагаараа ингээд хил хязгаараа тогтоож тийм ч өндөр харуулцтай Карпатын улсаас одоо туркуудыг ажиглалтын тийм цамхаг маягийн юмар ашиглаж ирсэн юм байна. Тэгээ хамгийн хачирхалтай нь 14 дугаар зуунд барьсан хамгийн анхны Бран кастлийн их үүсвэр нь бол 1212 онд Тевтоны тушаалаар барьсан байж тээ. Тэнгүүд
тэр модон цайзыг барьсныхан дараа 30 жилийн дараа монголчуудын довтлогоон орж ирээд тэр цайзыг ингээ сүйтгэхэд юу ч болгоцсон гинэ. Тэгж байжгаад 100 жилийн дараа Брашов хотын оршин суугчдоо шинээр тэр Брэнкастлыг байгуулад тэгээд 14-р зууны хагасаас бол 1456 онд Влад Дракула бол ерөнхийдөө энэ Влахын эзэнт гүрнийг бол удирдсан тийм удирдагчаар ингээ томилогдсон юм байна. Ийм сайхан түүхтэй болсон байна. Тэгэд яаж хийж байгаад манай монголчуудтай холбогдчиход байгаа. Би ч одоо энэ үедээ загнуудаа чи өмнө л олон монголчууд галдан шатаагаа дээрэмцсэн гэдэг. Тэр хардаа тэнд нэг цайз үн шүү дээ бас. Тэр огур дээр цайз. Энд нэг хамгаалтын нэг бас нэг хардаг харуулцтай цагаан юу ах шиг энэ да. Битүү цайз юм байна. Кore? Кенес. China. Оо. Биш манай хятад ч өөрсдөө кинес гэдэг юм шүү дээ. Би өөр гайхлаасаа юу яриад байгаа бодлоо. Румын кофе энд юу н американо гэж байдаг юм байна. Итали шиг нэг экспрессо гэдэг дабл экспрессо уугаад байж байна. Шотор байт юм биш н кофе. Копиг нугаар амар юу эс. Хатуу байсан. Ер нь бол энэ Румын Молдов хоёр бол ижил хэлтэй, ижил мөнгөнд тэмдэгтэй, ижилхэн соёлтой улсууд юм байна шүү дээ. Ерөөсөө энэ хоёр улсын төрийн далбаа нь ерөөсөө ганцхан юмар ялгаатай. Төрийн далбаа яг адилхан Молдов их дээр ганцхан юм сүлд байгаа шүү дээ. Тэрүүгээрээ ялгаатай. Эдгээр бол ер нь шашны хувьд ч тэр, үзэл санааны хувьд ч тэр бүх юмараа ижилхэн хүмүүс юм байна. Тэгээд энэ дөнгөж анх нөө Молдов дээр буусан чинь нөгөө хилийн ажилчид нөгөө Фронтера антер гэдэг нэг Италиар бичсэн. Тэгээд эдний хэл нь бол нөгөө Итали хэлнээс гаралтай болохоор ерөөсөө яг нэг Итали, Франц энтерт ингээд нөгөө энэ тэнд бичсэн байдаг тий бичлэгүүд нь бүгд адилхан хэлэн төстэй юм байна ер нь. Дунаа мөрөн чинь бас энэ Румынээр үрсдэг юм байна. Карпатын нурууны одоо яг нэг хэсгээр нь бид нар ингээд сууж байна да. Энэ юу юм бэ? Ийм Карпатын нуруу өндөр газар ус нэг цэнгэг байт юм байна. Тэ? Карпатын нурууны тий орж ирдэг ус нэг цэвэрх ус. Ус сайтай юм. Сайтай юм. Энэ панорамик нэртэй энэ ресторанууд бас гоё юм байна уулынхаа орой дээр. А энэ болохоор саяны кабель карын 70 онд ашиглаж ирсэн анхных нь кабин юм байна. Одоо болохоор кабинаа шинжлээд тороос нь бол 70 оныхоор хэвээрээ байгаа юм байна. Уучнараа. Тэг бас айгүй гоё ресторан байна. Уулын орой дээр айгүйгаа харуулцтай. Одоо ингээд Брашов хотын маань аял ингээ өндөрж байна. Одоо бид Бухарест дотрууга замдаа гарна да. За бид Румыны нийслэл Бухарест хотод ороод ирлээ. Букурести гэд бичдэг юм байна шүү дээ өөрөөсөө. Ер нь бол баг Парис гэж нэрлэдэг юм байна. Дөнгөс Парисын ялалтын хаалгатай баг ихэр юм шиг том тойрогтой тийм хаалганы хажуугаар гарлаа. 6-7 игнэтэй. 6 талаараа л орох юм байна тий. Ер нь болоо. Тийм ээ. Амар игнэ. Яг Парисын ялалтын хаалганы тойрог шиг юм байна. 6-7 игнэтэй. Түгжрэл мүгжрэл бол классик юм байна энэ араас. Час уулаа. Ерөөсө 1.7 км газар 18 минут явна гэж зааж байгаа. Том хот юм байна шүү. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Айглын сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За бид Румыны нийслэлд хурж ирчээд өглөө 40 өдрөө орой ирсэн. Тэгээ өдөр орчороо дунд цагаа өглөөнийхөө цаг уучаад
Тэгээ одоо хотынхон төвөөр жоох алхах гэж байна. Туркид байхад нэг таньдаг нэр л хэлээд хэлсэн энэ явж штэ. Йоо чи андынхан бодолд ирсэн юм биш үү? Ганцаагүй сайжруулаад. Ататүрк готой адилхан ингээд яриад байсан. Хөшөөнд энд байна шүү дээ. Ямар сони тий. Тэгсэн чинь нэг таньдаг хүний нэр явж штэ. Фондорол Републик Туркия. Бид яг хотынхон төвд будалсан байгаа болохоор хаашаашаа үзэж харах юм насгаар алхах болж байгаа тий. Отоманы эзэнт гүрний харьяанд бас 500 жил болсон гэсэн шүү дээ Румын чинь. Тэгэхээр бас Ататүрк энэ хүний бас энэ улсад бас оруулсан хувь нэмэр бас юмнууд байх шиг байна та тий. Тэр алдарт Маню гээд зохиолчийн хөшөөн дээр хэлсэн мэн их үүрэмц юм аа энэ. Би хаа маань хэдээс их хуваагдаад наагаад тавьчихсан юм шиг. Энэ хүн бол Өрмийн улсын эрхчлөөний төлөө коммунизмыг тэмцэж эрхчлөөтэй байх талаар зохиол найрал бичиж Шоромбон гянданд орж их л бас зовлон үтсэн хүн юм шиг байна юм. 1873 онд төрөөд 1953 онд өөд болсон Өрмөний алдарт тэмцэгч хүний хөшөөн дээр ирлээ. Ер нь бидний одоо яг энэ явж байгаа талбай ч өөрөө хувьсгалын талбай юм байна шүү дээ. Тийм ээ. Тэгээд ер нь Өрмийн чүч ер нь Туркуудад колон байсан. Ер нь Монголын колон байсан. Унгарын колон байсан. Явж гисэн юм шүү. Тийм шүү дээ. Румын ч хэд бас их зовлон үтсэн арт юм биш үү? Ерөөсөө эднийх чинь нэг л хаантай юм биш үү? Карол 1 гээд одоо бид нар тийшээ очих гэж чинь тэнд харагдаж байгаа юм шүү тий. Тэгээд тэр бүр бас хэддүгээр зуунхээр бас гайгүй наашаага зумд л байсан. юм чи бүр 1914 онд 14 он хаантай болсон юм шүү. 14 онд нас урсан юм шиг үл энэ хаан тий. Хаан уу? Тий. Тэгэж уусч нэг хотод очихоор чинь 1 2 дугаар гэж байдаг үстэй. Хаанууд энэ ч ганцхан хаантаад байсан. Карол 1 гэдэг тий. Бус үедээ дандаа хүний эзэмшдэг юм тий. Холостой фильм. За нөгөө дотоод хэргийн яам чи тэр харагдаж шүү. Газрын коммунизм хөгжсөн газар дотоод яам ямар том машинтай байдаг. За машин ирж байна. Ер нь Румын улс бол 15 дугаар зууны хүртэл Их Монгол улсын харьяанд түүний харьяа Алтан ордны улсын мэдлэлд бол 15 дугаар зууны хүртэл байсан байна те. Манай монголчуудын захиргаанд бас их удаан байсан ийм газар нутг байна. 15 дугаар зуунаас хойшоо бол Румичууд Трансильвани, Молдав, Валахын эзэнт гүрнүүд гээд 3-4 хэсэг хуваагдсан байжгаад хоорондоо зөвшөлтсөд эдгээр улсууд нь нэгдсэн ингээд нэг улсыг байгуулж исэн түүхтэй юм байлээ. Тэгээд хаа юусан газар ингээд монголчуудыг маш сайн мэднэ. Манай улсыг ингээд бас ингээд захирж ирсэн штэ гэдэг хүн болгонд мэддэг юм байна. Одоо бидний ард харж байгаа Карл 1 хаан бол Германы Прусийн Ухсааны хаан юм байна шүү дээ. Германаас энэ хүнийг одоо тий нууцаар авчирч энд хаан ширээн залсан ийм түүхтэй юм байна. 1914 оны хүртэл одоо Румыны хаан байсан ийм түүхтэй. За тэгээ Румын улс бол 19 сая хүн амтай. За нэг 238 мянган километр квадрат орчим газар нутагтай 41 мужтай юм байна. Тэгээ ер нь бол өчтөрийн бидний аялсан Трансильван ч юм бол муж биш юм байна шүү дээ. Трансильван ч юм бол түүхэн тийм юу бүс нутаг юм байна. Брашов ч бол нэг мужин юм байна. Трансильван бол нөө Брашовын харьяанд байдаг юм шүү. За тэгээд дөнгөж саяхан буюу 1 жилийн өмнө 2025 оны 1 сарын 1-нд Болгар болон энэ Румын улсууд чинь Шенгений бүрэлдэхүүнд орсон. За түүнээс хойш бас эдийн засгийн жоохон дээшлээд аялал жуулчлал нь нэг дахин нэмэгдсэн гэж байна. Ер нь бол энэ Румыны чинь бол Бухарест хотыг бол Дорны Парис гэж нэрлэдэг юм байна. Яагаад тэгэхээр Османы нөлөө арьсны дараа буюу 15 дугаар зуунаас хойш Европын одоо тэг готик, барокийн хийцлүүд орж ирээд Европ маягийн хот болж хөгжсөн юм байна шүү дээ. Сүүлд 17-8 дугаар зуунаас Дорны Парис гэж нэрлэдэг болсон юм байна. Маш гоёмсог уран барилгууд, маш гоёмсог те бүтээн байгуулалтуудыг хийгээд Румынчин бол ерөөсөө маш их хөгжсөн юм байна. За сая өчтөр бидний орж ирэхэд яг Парисын ялтын хаалга шиг ийм том хаалга байсан. Яг хот руу орж ирэхийн өмнөхөө. За тэгээ одоо бүгдээрээ цаашаага дахиад гой газруудаар нь ингээд үргэлжлүүлээд аялцгаая. Сая манай жолооч нэг юм боллоо. Сая эхлээд яг суугаад парламентын талбай явах гэжсэн чинь та нар буугаад өөр таксийн суучих мочих миний хүн авах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр хідэн төгрөг мөнгөний жоохон ингээд яа чи хэдий өгөх юм гэсэн чинь 100 лэ өгчих гинэ. Яг 1.5 майл газар 20 евро авъя л гэж байгаа юм байна л да. Тэгээ окей л гээл тэглээ. За сайн байцгаана уу. За бидэд Румыны нийслэл Бухарест хотноо өрөөд ирсэн.
Дэлхийд 2-т ордог. Европт болохоор 1-т ордог. Хамгийн том Парламентын ордон нэртэй те. гадаа ирсэн байна. Энэ артад сүрлэг том бил юм байна. Тэгээ миний хувьд бол өстой ангамаар том ордон байна бас. Европын бараг л бүх орноор явж үзсэн бид. Тэгэхэд ийм том парламентын ордон өстой харж ирсэнгүй. Унгарын парламентын ордон бол маш гоё донаа мөрний өрг дээр байдаг. Гэхдээ энэний хажууд өстой хамаагүй жижигхэн байна шүү. Дэлхийд одоо Пентагоны дараа ордог ийм нүсэр том барилга бидний ард харагдаж байна. За тэгээ энэ ордонг бол 1984-өөс 97 оны хооронд 13 жилийн турш барьсан байж шүү дээ. Чаушеско 89 онд нас орсон гэхээр Чаушеско энд амьдарч байгаагүй гэж би бол бодоод байгаа. Тэгсэн саяны таксины жолоочдоор ингэж байгаа байхгүй. Чаушескогийн хаус нь ерөөсөө ийм том хаус харсан уу ч гэж сая тэгээд хошигин жил байх шиг байлаа. За тэгээд 1918 он төрсэн Чаушеско бол энэ социалист дэглэмийн үед энэ өрмийн улсыг 1965 оноос 89 он хүртэл за нэг 24 жил удирдсан юм байна. За тэгээд эхэндээ бол Чаушеско ч нь ер нь зөвлөлт социалист бүгд найрамдах тий зөвлөлтийн холбооны улсын зааварчилгаагаар ажиллаж байгаа юм шиг байжгаад 70 оноос хойш бол жинхэнэ дарангуул нь ихсэн юм байна шүү дээ. Тэгээд 1970 оноос хойш одоо улсынхаа өрийг дарах гад ард түмнөө үлсгэлэнд нэрвэгдүүлсэн гэж байна. Тэгээ ер нь дарангуулыг бол утгаар нь тогтоож ирсэн юм байна. 1989 онд энэ Румыны ард түмэн чинь бүр одоо дээд зэгтээ хүрээд бослог гаргаад Чаушеског одоо эхнэр Елена Чаушескотой цуг одоо зүхтах жахтанд барьж аваад ерөөхдөө маш хурдан шүүх хурал хийгээд алсан юм байна. Цаазаар авсан юм байна. Гэхдээ энэ их сонирхолтой. Яагаад тэгэхээр 89 оны 12 сарын 25-нд яг Есүсийн төрсөн өдрөөр бууд цаазаар авсан байгаа байхгүй юу? Тэгэхээр эдгээр одоо нэгсэндээ эдгээр христийн шашинтай хүмүүс яг одоо тэг баярынхаа өдөр Чаушеског алсан байна шүү дээ. За тэгээд энэ парламентын ордон бол сансраас харагддаг гэж шүү дээ. Тэгээ энэ бол 1100 орчим өрөөтэй 12 давхар одоо ингээ харахаар 12 давхар. Тэнгуутаа доошоогоо 8 давхар гэж байгаа байхгүй. Доошоогоо ингээ 8 давхар доошоо бодоол модолтой. Тэгээ тэнд одоо янз бүрийн нууц өрөө мөрөөнүүдтэй тий. Ерөнхийдөө бол энэ барилгад орсон материал тэгээд нийт энэ барилгын хүндийн жим мингээр бол ерөөсөө баг энэтэй ойртох барилгаас зөвхөн Пентагон л байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ Пентагоны барилга бол тэгэхээр асар том байж тарах гэдэг байгаа байхгүй. Энээс том гэхээр Бас нэг юм байгаа шүү дээ. Монголд баригдсан циркийнхаа эхийг олно шүү дээ. Харин тийм. Ихэр цирк дээр очиж. Румыны ард түмч одоо манай Монголын ард түмэнд одоо цирк барьж өгсөн байгаа. Тэгээд Румыны тэр циркийг одоо очиж үзье да хэдүүлээ. Тийм ээ. Румыны ард түмэн бас их уран барилга тэр цирк мэрк одоо энэ барилгыг барилгахад бас их гоё байсан байх шүү. Ганц чулуун молуугаар. Социализм мебель тий. Мотор юм хийдэг. Эдгээр чинь мотор супер юм хийдэг ус болно шүү. Румынд ингээд очиход бүх вакуум цонхнууд нь модон вакуум цонхууд нь ямар гоё нээб шиг хийцсэн юм. Айгуу гоё тий. Бас гоё юм байна. Тэр мотор бол үнэндээ гайхамшигтай хийдэг ард түмэн байна. Их уран ард түмэн биш шүү ер нь. Лаг юм байна. Барилга байшин ер юм барихтай. Жохон дарангуулагчтай. Тэгээ Бухарест хот чинь нэг 2.3 сая хүн амтай юм байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр эн чинь бас манайха Улаанбаатараас бол хамаагүй том болж таарад байгаа байхгүй. Улаанбаатар чинь 1.5 сая хүн амтай байна. Их зайлтай хүмүүс биш шүү. Таксины жолоочоос ахуулаад. Таксины жолоочоос ахуулаад. Мөнгө өсгсөөрөөд 150 болгоод явууллаа шүү дээ. 100 өгөөд тэгээд гоё юм ярьж өнгөд 50-ыг өгчлээ шүү дээ. 50 тип өглөө шүү дээ. Харин тийм. Одоо энэ гайхалтай зүүн Европын аялын маань ерөнхий ивент итгэгч Euro Travel. Намрын өдрөл бидэн айчтэн ирдэ. Айны шолод дэштэн олсын дэгүр цаштэн отто. Широн бара цонхи тошта. Сэтгэл хөдлөн бодолд дурсан чадраа. Нэгэн намрыг